За шатхууны хангамж тасраад за яг одоо авж байгаа арга хэмжээ нь яг үннийг хэрэгэд нэг уламжлалт гал унтраа харах хэмжээ. Ягаад гал унтраа харах хэмжээ гэж юм нэхээр ер нь салбараа аваад үзэхэд засгийн газраас орос нефттэй үнийг тохирчдөг. Тэрийг компаниуд нь авч ирдэг юм шиг байна. Авчирсан хойно нь тэр 92 бензинийг ер нь хэдээр зарахыг нь яам тогтоож өгдөг. Тэгэхээр хэдээр авахыг нь төрөөс тогтоож өгдөг. Хэдээр зарахын төрөөс тогтоож өгдөг. Дунд нь том тусгай зөвшөөрлөөр лигинг хиндэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо чинь юу нөгөө либералчлал, чөлөө зах зээл, мах зээл аль нь ч байхгүй яг нөгөө социализмаар. Тэр социализм чи яадаг байлаа? Яг социализмын зохицуултын үр дүнд дандаа байнгын хомсдол гардаг шүү дээ. Хомсдлыг дагаад хар зах, далд зах, хурамч бүтээгдэхүүн. Яг л энэ схем ингээд уламжлалаараа явж байна. Гэтэл энэ дамжин сайт та одоо гал унтраахал гэж ах шиг байна. Шийдэл нь ингээд төрөөс оролцоо тэнд нэг банкнаас хөнгөлтөө зээл өгүүлээ гэж ах шиг байна. Уг нь бол саяны тэр шатанд оролцоод байгаа гадаадд очиж гэрээлж байгаа, дотоодод үн тогтоож байгаа энэ бүгдийг харьцангуй чөлөөтэй болоод энэ сая та хэлж тусгай зөвшөөрөлтөй маш олон компани байдаг гэж байна. Эдгээрт харин тэр зөвхөн тэр нэг галын аюул болоод бусад тэр аюултай холбоотой стандартуудаа тавиад тэр тусгай зөвшөөрөл элдв зүйлээ багасгаад энэ чөлөө төрсөлтөөнийг нээгээд өгчүүл аяндаа наа чин баг сар хөрөхгүй хугацааны дотор наа хангамж чинь өөрөө эрүүлжээд явчих юм шиг. Тэгэхээр бид нар эсрэгээр нь одоо дахиад хөнгөлтөө зээлчих нь ингээд элдв өгнө гэдээ яриад байна. Яг үндэ тэр зээлийн асуудлыг ч гэсэн би бас сонирхож судалж үзсэн. Яг одоо таны өгж байгаа зээлийг аваад тэр аж ахуйн нэгжүүд чинь над савмч чинь барих юм уу да? Та тэр Монгол банкнаас түрүүн хүн ажлын хэсэгт багш байл тэрс хариулаад өгөөрөө. Миний ойлгосноор Монгол банкнаас Европа санхүүжилт өгнө гэж. Тэр Европа санхүүжилт чинь бодлогын хүн дээр нэмэх 2.5 гэж би санаж байна. Өнөөдөр 12 байгаа. 14.5. Арилжааны банк 3-4% хүү нэмнэ. 18% хүүтэй мөнгө аваад тэгээд тэр сав ёнгост яг үндэ барих юм уу да? Та одоо тэрэн дээр юу гэж бодож байна? 18% хүүтэй зээл аваад. Ингэсэн дээр орвол та тэр зах зээлийг нь саяны тэр нэг оролцоонууд үнд оролцоо бүр боддороо бид нэг либералчлал чөлөөлт гэдэг ерөнхийд нь яриад байдаг. Гэтэл орос нефттэй засгийн газар нэгдсэн гэрээ хийдэг. Бүх гэрээг худалдаа авалтын үнийг та нар тогтоож өгдөг. Монголын колонктор ямар үнэтэй байхыг та нар яг хатуу үн тогтоож өгдөг. Энэ бүгд дээрээ жах үе хатны өөрчлөлт алхамаар өөрчлөлт ороод өгчүүл аяндаа наадах чинь өөрснөө хийчих юм шүү. Тэгээ та энэний дээр нэг байр суурь илэрхийлж өгөөч. Энэ нэг л жоох буруу зүгт яваад байгаа юм шүү. За зөвхөн гишүүнтэй зарчманд бол санал нэг байдаг юм аа. Гэтэ бид нэг дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас одоо тэр болтол одоо хөрхи үндсэндээ энэ 35 жилийн хугацаанд энэ салбарыг хариуцчихсэн сайд нар тэгэл аргаллал явсан юм байна лээ. Яг энэ удаад нэг анх удаага нэг сав барья гэж зориглож байна. Бариулъя гэж зориглож байна. Манай улсын эдийн засаг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бараг 4 дахин томорцсон. Уулуурхаа үйлдвэрлэлийн эрчимжилт нэмэгдээд явж байгаатай холбоотойгоор үндсэндээ жилдээ манай шатхууны хэрэглээ 20-25% өсөж байна. 20-25% өсөж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн маань орлого тэгээд санхүүгийн хүчин чадал зээл авах боломж барьцаа хөрөнгө буюу одоо зээлийн зохис харилцааны хэмжээ нь гүйцэтгэв юм л. За хинч тэгээд одоо том хэмжээний ямар асар их мөнгө хийгээд гацаачих вэ? Яг үнэндээ. Тэгэхээр энэ үндсэндээ бол бид аж ахуйн нэгжүүдтэй бол тусгаалсан зээл тусгай нөхцөлтөөр одоо ковид үед хэрэгжижсэн аргачлалаар л өгье гэж байгаа. Аж ахуйн нэгжүүд бол зээл аван сав барина гэсэн одоо маш их хүсэлтүүдээ өгж байна. За барина л гэж байгаа. Бид бол аж ахуйн нэгжүүд болон Монгол банк, арилжааны банкуудтай хамтарсан одоо ийм төслүүдээ санд болгож ижил одоо явуулна гэсэн юм бодолтой байна. Төр аль болох орхолцохгүй байхыг хичээнэ. За үнэтэй холбоотой асуудал дээр бол зөвхөн гишүүнээ манай улс зөвхөн 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 83600 тонн А92 автобензин орж ирнэ. За 134240 тонн дизель түлш орж ирнэ. 1560 тонн А95 бензин орж ирнэ. Энэний энэ чинь ингээд нэг 220-30 мянган тонн байгаа юм. Энэний 60 мянган тонн К2 стандартын буюу одоо хуучин стандартын
бензин дээр I92 бензин дээр л бид $705-оор 1 тонныг авах урт хугацааны гэрээтэй Орос улбаны улсаас. Энэ дээр л бид нар үнийн асуудал ярьж байгаа. А бусад 160 мянган тонн бүтээгдэхүүн дээр ямар нэг үнийн асуудал бид нар ярьдаггүй. А гэхдээ төрийн энэ зохицуулалт бол ер нь энэ манай нефт боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсны дараа л ер нь бүрийн хэмжээнд либералчлаад чөлөөлөд явуулах ёстой байна лээ гэж бол харж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн маань одоо энэ санхүүгийн чадах бол энэ саваа барих хэмжээнд бол арай дийлэхгүй байгаа. Өөрсдөө ч одоо бүх санхүү юмнуудыг харахад бол хэцүү байдаг. Энэ дээр бас Монгол банк нэмж хариулах хэрэгтэй баг тий. За нэмэлт тодруулга өгье. Зөвтгөрөл гишүүний хариултанд хэрвээ энэ хууль батлагдах юм бол Монгол банк мөнгөний бодлогын хороогоороо хилцэгдээд репо нэгдсэн хүүгийн бодлогын хүрээндээ хүүгийн асуудал репо хүү ямар байх вэ, ямар нөхцлөөр олох вэ гэдэг шаардлагууд нь тавигдаад явна. За өнөөдрийн байдлаар бол репо санхүүжилтийн хүү 14% байгаа. За өмнөх ковидын хууль болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой тухайн үеийн хөнгөлөлтөө зээлийн үед бол 6-аас 14% хүүтэйгээр репо санхүүжилт олгогдчихсэн. За тэр үед олгож исэн шатхуун дээр олгож исэн төлбөрүүд бол бүрэн ямар ч асуудал төлөгдсөн байгаа. Тэгэхээр тэр репо чинь бодлогын хүүдээр нэмэх 2.5 гэхээр 14.5 арилжааны банкар дамжих нь багадаа 3% нэмэгдэх нь. Тэгэхээр 18.9% та 17.8% зээл аваад тэр шатхууны компаниуд чинь сав ёнкст яг барья гэж байгаа юм уу? 18% хүүтэй зээл аваад тэгээд эдийн засгийн үр ашигын тухай за мэдхгүй. Тэгээд сүүлд нь яг л нэг ийм хэсгээ манайханд чинь яваад сүүлд нь нөгөөх нь яг эдийн засгийн үр ашиггүй болоод зээлийн зориултаа өөрөөр ашигласан гээд за дахиад нэг баахан хүмүүс бие биенээ аваачиж одоо ялдаг, шоронд хийдэг, нэг эрүүгийн хэрэг үүсгдэг. Эргээд явсаар байгаад нөгөө хэдэн бизнесүүд нь тэгээд дарамтанд ордог нэг ийм л юм болдог шүү дээ. Зээлийн зориулт буруу ашигласан гэдэг нэг заалталтай энэ цаана та нэг баахан аж ахуйн нэгжийг л оруулах ийм л юм болж байгаа шүү. Яг үнэндээ 18% хүүтэй санхүүжилтээр шатхууны сав барихгүй дээ. За энэ дээр бас тийм эргэлзээ байлгүй яг хөө зөв. Тэгээд яг хөө шатхуун дээр урт хугацааны том гэрээ хийж ядаж нэг 3 сарынхаа хэрэглээг урьдчил захиалмаар байгаамаа. Зөвтгөл гişүнэ. Тэгжээж бид нар бас нэг үнээч тэгээд орж ирэх бүтээгдэхүүнийхээ хэмжээгч нэг тогтвортой байлгамаар байна. Орос улбаны улсын зүгээс болон бүгдийн хятад улсаас биднэрт хамгийн том шаардаад байгаа зүйл бол урт хугацаагаар захиалагч нэг. Хоёрдугаарт нэгдэхэд нэг том захиалга хийгээч. Та нар ч яг манай дотоодын аж ахуйн нэгжүүчийг ингээд сараар ингээд эргэлдүүл захиалаад байх юм а. Энийг болооч гэдэг байнгын шаардлага тавьдаг. За савтай холбоотой асуудал дээр бол энд бас нэг swap-ийн холбоотой залтууд энд явж байгаа. Бид нар бас энэ арай хямд өртгөөр хийх боломжууд энэ Монгол банкн дээр бас байгаа гэж үзсэн. За энд бол хоёр төрлийн санхүүжилт гарна гэдэг байгаа. Нэгдүгürt бол энэ бүтээгдэхүүний урт хугацааны захиалга, нөгөө талд нь бол энэ савны захиалга